Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлээр бид нэр Python програмчлалын хэлнээ дүрс боловсруулалтын сангийг үзнэ. Python програмчлалын хэлэн дээр дүрс боловсруулах санг бид нэр Python Imaging Library гэж нэрлэнэ. Python Imaging Library-ийн тухай функцуудтай ажиллах талаар өнөөдрийн хичээлээр үзнэ. За энэхүү Python Imaging Library гэж юу вэ гэсэн мэн? За өнөөгийн дижитал ертөнцид дижитал зургийн хэрэглээ түгээмэл болсон байна. Python програмчлалын хэл нь Python Imaging Library буюу PIL сангийн тусламжтайгаар дижитал зургийг боловсруулдаг. PIL буюу PIL сан нь Python дахь зураг боловсруулах чухал модулуудын нэг юм аа. PIL модул нь илүү их ажиллагаатай бүх томоохон үйлдвэрлэлийн системүүд дээр ажилладаг бөгөөд Python 3.0-ыг дэмждэг. За энэхүү сан нь JPEG, PNG, BMP, GIF, PPM, TIFF гэх мэт олон төрлийн зургийн үр төлөвүүдийг дэмждэг. Зургийн боловсруулалтын үндсэн функцаас гадна цэгтэй ажиллах зургийг шүүх, өнгөний хөрвүүлэлт зэрэг үүнд ордог. За Python Imaging Library-г суулгахдаа бид нэр дараах тушаалыг командын мөрөн дээр бичиж өгдөг. За үүнд Python-га бид нар суулгахаар болвол одоо жишээлбэл pip install pip альсвал pip install pillow гэсэн санг суулгана. За хэрвээ таны компьютерт pip pillow-ийн аль хэдийн суусан бол requirement already satisfied гэсэн мэдээлэл гарч ирдэнэ. За ингээ хэдүүлээ хамгийн ихний жишээ болох зургийг нээх, эргүүлэх, харуулах жишээгээ үзье. За энэхүү 5 мөр кодонд юу хийж байгааг та бүхэндээ тайлбарлая. За нэгдүгээрт нь from pil import image гэсэн энэхүү мөрөн дээр image гэсэн санг pil сангаас импортлж оруулж ирж байна. За дээрэс нь зургийн image объект болох im гэсэн объектод image сангийн тусламжтайгаар open функцаар одоо тухайн зургийг Cuba гэсэн JPG зургийг нээсэн байна. За энэхүү зургийг im хувьсгчтай хадгалсан учраас show функцаар үзүүлээд дэлсэнд хэвлэх юм байна. За тэр гарсан зураг маань энэ дээр харагдаж байна. За дараа нь тухайн im гэсэн хувьсгчтай зургаа rotate буюу 45 градусаар эргүүлээд хадгалаад тийм үү эргүүлж утгыг нь оноож өгөөд буцаагаад im гэсэн зургийн объектоо show функцаар үзүүлсэн байна. За тэгэхэд тухайн зураг маань ингээд 45 градусаар одоо байршил нь эргэж харагдсан байна. За энэхүү код маань одоо нэгдүгээрт нь бол одоо нэгэсэндээ pillow модулыг дуудаж ажилласан байх нь байна. Image сангаас pillow модыг дуудаж ажилласан. За дараа нь зургийн модулыг ашиглан зургийг нээсэн. 2 дугаар мөрөн дээр, за 3 дугаар мөрөн дээр бод зургийг харуулсан. 4 дугаар мөрөн дээр зургийг 45 градусаар эргүүлсэн. Харин 5 дугаар мөрөн дээр зургийг бол харуулах байдлаар ажилласан байж гэн. Зургийн объектод хийсэн аливаа өөрчлөлтийг save функцийн аргаар дүрсний файлд хадгалах боломжтой. Image гэсний араас цэг тавиад open функцийг бичиж өгснөөр тухайн зургийн объектын хэмжээг өөрчлөх, тайрах, зурах эсвэл бусад дүрс зохицуулах аргыг ашиглаж болдог. За ингээ хэдүүлээ түрүүний кодыг Python програмчлалын хэлэн дээр бичиж үзье. За Python програмчлалын хэлэн дээр бид нар бичгийн тулд шинээр ажлын файлаа нээгээд дараах кодыг бичнэ. За хэдүүлээ хамтдаа дагаад бичээд үзэж болно. За кодны хувьд болохоор яаж бичдэг вэ гэхээр бид нэр эхлээд from pil гэсэн сангаа бичиж өгөөд import хөргөний араас image гэсэн сангийнхаа нэрийг бичиж өгнө. За үүнийхэн дараагаар зургийн файлыг хадгалах гэж байгаа im гэсэн хувьсгчид тэнцвүүгийн тэмдэглээ тавиад image гэсэн зургийн сангаа бичиж өгөөд open функцаа бичиж өгнө. За open гэж бичсэн функцэн дотроо бид нэр бөөнкийн алтан дотор нь нэг зургийнхаа төлөвийг харуулах ёстой. За бидний нэгт зураг маань энэхүү оруулж ирэхин тулд бид нэр тухайн зургаа татаж авах хэрэгтэй байдаг. За зургаа татаж авахын тулд бид нэр интернетээс дурын зургийг татаж авч болно. За жишээлбэл Cobra Kai гэж зургийг татаж авъя. За энэхүү зургийг татаж авахдаа бид нэр зургийнхаа одоо өртгөл буюу тэр арын 3 тэмдэгтээс тогтох өртгөлийг бол сайн тогтоож авах хэрэгтэй. За энэ зургийг татаж авъя. Save image as гэсэн функцийн дагуу татаад за download дотор татнаа.
За ингээд save гэдээ дарчээ. За татсан зураг одоо бид нэр Python-гийн home page дээр upload хийж оруулж ирнэ. Upload хийхдээ бид татсан байршил дээр зураг оруулж ирээд за энэ дээр Cobra Kai S pipe гэсэн нэртэй орж иж байна. За одоо нэрийг хэдүүлээ богино болгоё. Cobra гэж болгоод өртгөл нь GPG. За апплод хийлээ. За тухайн апплод хийсэн зураг маань Python програмчлалын хэлнээ Anaconda Jupyter Notebook сан дотор home page-н дээр орж ирсэн байна. За энэ дээр Cobra гэж харагдаж байна. Cobra гэсэн JPEG буюу GPG зураг нээгээд үзье. За ингэж нээгдэж байна. Энэ том хэмжээтэй зураг байх нь байна. За одоо энэ хүү зургийгаа бид нэрийн бичигё. За одоо тэгвэл хэдүүлээ төрөний жишээний дагуу зураг буцаагаад 45 градусаар эргүүлсэн жишээг үзье. Зураг эргүүлэхийн тулд бид нэр IM гэсэн зургийн объект төрлийн хувьсгчнда IM тэнцүү гэж бичээд IM гэсэн хувьсгчны араас rotate функцийг бичиж өгнө. За rotate функцийг бичгснээ дараагаар функцны бөөрөнгийн албан дотор эргүүл өнцгөө зааж өгнө. За эргүүл өнцгөө маань 45 градусаар эргүүлэх юм байна. Тухайн зураг одоо үзүүлье эргүүлсэн байдлаа. За ингээ run дараад ажиллуулах юм бол эхний зураг маань яах нь үндснээрээ гарч ирээд хоёр дахь зураг маань 45 градусаараа эргэсэн байдлаар харагдаж байна гэсэн үг. За энэ жишээний дараагаар слайд руугаа шилжиж оръё. За image модуль дээр хэд хэдэн хийгдэх зүйлүүд байдаг. За эдгээрийн нэг жишээ бол одоо тухайн функцийн файлын нэр эсвэл зургийн замыг олж авахд ашигладаг нэг юм image file name гэсэн хувьсгч байна. За энэ хөө image file name гэсэн хувьсгч буюу функцийн дагуу тухайн зургийн файлын нэр эсвэл тухайн файлыг хадгалж байгаа замыг заах боломжтой. За энэ хөө жишээг хэдүүлээ туршаад үзье. За энэ хүү жишээ турш үзэхийн тулд буцаад Jupyter Notebook руугаа шилжиж ороод одоо түрүүний нээсэн энэ зураг хэдүүлээ файлын нэрийг болон замыг олж үзье. За файлын нэрийг олохын тулд бид нар яах нь from гэж бичээд pil сангаас import image гэсэн сангаа дуудлаа. Одоо бид нар im гэсэн хувьсгчтай тийм үү image сангийн тусламжтайгаар open функцийг ашиглаад image сангийн open функцийг ашиглаад дотор нь зураг оруулж ирнэ. За ингээ Cobra цэг JPEG гэдэг зургийг нэхэр боллоо. Одоо нээсэн зургаа бид нэр үзүүлэхгүйгээр im гэсэн хувьсгчны араас тийм үү file name буюу файлынхаа нэрийг оруулж ирье. За ингээд run хийгээд дарахаар тухайн файлын нэрийг хэвлсэн байна. За Cobra JPEG. За тэгвэл энэ хүү слайдн дээр болохоор тухайн зургийн замыг олж авахд ашигладаг гэсэн байна. Одоо тэгвэл энэ зураг маань өөр газар байвал тийм үү тухайн зургийн замыг бол нээж харуулах хэрэгтэй байгаа. Тэгэхээр нэг өсөндөө бидний хийсэн Python-гийн ажлын файл untitled 95 гэсэн нэртэй Jupyter Notebook-ийн файл маань болохоор тухайн Cobra Kai зурагтай хамт нэг хавцсан дээр байгаа. Тэгвэл энэхүү Cobra гэсэн зургаа бид нэр хуулаад duplicate хийгээд за duplicate хийчихлээ тийм үү. Тэгэхээр 95 гэсэн файл маань нэг хавцсан дээр байгааг нь одоо багш та бүхэндээ харуулъя. За энэ дээр бол энэ дээр харагдаж байна. 95 гэсэн файл маань энэ дээр одоо ажиллаж байгаа нь run гэж харагдаж байна. За Cobra гэсэн зургаа duplicate хийчихлээ. Энэхүү зургаа одоо бид нэр зөөгөөд яах нь одоо энэ файл гэсэн авц руу оруулъя. За файл гэсэн авц руу зөөгөө оруулчихъя. За ингээ файл гэсэн авцсан дотор Cobra дундуур зураас copy нэг гэдэг зураг маань ороод ирлээ. Одоо зургийнхаа нэрийг хэдүүлээ. Cobra нэг гэж өөрчлөөд дуудаж үзье. За Cobra нэг гэдэг зураг маань файл гэсэн авцсан дотор байгаа. За ингээд run хийгээ үзэх юм бол тухайн зураг маань ямар хавцсан дотор байгааг харуулж байна. Жишээлбэл файл гэсэн авцсан дотор Cobra нэг гэдэг зураг байна гэсэн үг байна. За энэ хүү зургийг буцаагаад зургийг үзүүлсэн бол одоо файлын нэр нь үзүүлсэн бол show функцаар үзүүлье. За ингээ run дарах юм бол яах нь тухайн файлын файла нээж харуулж байна гэсэн үг. За файл авцсан дотор байгаа Cobra нэг зургийг нээж харууллаа. За буцаад слайд руу очие. За энэ хүү слайдн дээр тухайн зургийн
формат буюу өртүүлийг хардаг функцийг дурдсан байна. За энэхүү ямар зургийн файлын өртүүлүүд байх боломжтой юм бэ гэхээр тухайн зургийн файлын өртүүлүүд нь JPEG, BMP, PNG, TIFF гэх мэт файлын өртүүлүүд байх боломжтой. Эдгээр файлын өртүүлүүдийг бид нэр формат гэсэн функцаар харах боломжтой. За тэгвэл одоо хэдүүлээ буцаад Jupyter Notebook руугаа шилжиж очоод түрүүний Cobra 1 гэдэг зургийнхаа файл авсан дотор байгаа Cobra 1 зургийнхаа өртүүлийг дэлсэн дээр хэвлж харуулъя. IM гэсэн зураг хадгалсан зургийн объект хувьсгчийг араас цэг формат гэсэн хувьсгчаа бичээд одоо нэг өсөндөө функцийг бичээд run гэсэн төвчлөрөөр дарнаа. За ингээ run гэсэн төвчлөрөөр дарахад энэхүү Cobra 1 зураг маань JPEG гэсэн зургийн өртөлтэй байна гэсэн үр дүн гарсан байна. За дараагийн слайд руу шилжиж очие. За дараагийн слайдн дээр image mode гэсэн функц байна. За энэхүү image mode гэсэн функц маань зургийн ашигласан пиксел форматыг авахд хэрэгэлдэг. За ердийн утга нь 1L, RGB эсвэл SMOK гэсэн утгуудтай байх боломжтой. За энэхүү зургийн mode гэсэн хувилбарыг Jupyter Notebook дээр туршиж үзье. За түрүүний дуудаж оруулж ирсэн тийм үү? Файл хавцсан дотор байгаа Cobra 1 JPEG зургийнхаа mode хэлбэрийг харъя. За ингээ ажиллуулад үзэхээр энэхүү зураг маань RGB буюу нэг өсөндөө red, green, blue гэсэн гурван өнгөний горимтой байна. За нэг өсөндөө red, green, blue гэдэг маань улаан цэнхэр ногоон буюу гэрлийн 3 үндсэн өнгө байгаа. За тэгвэл зургийн хэмжээг харуулдаг size гэсэн функц байна. За тухайн зургийн өргөн, өндрийн харьцааг буцаах боломжтой. За энэхүү жишээг ажиллуулад үзье. IM гэсэн зургийг хадгалж байгаа зургийн объект төрлийн хувьсгчийг араас size гэсэн функцаа бичээд run-ыг ажиллуулад үзэхээр тухайн зургийн хэмжээс гарч ирнэ. За 1004 гэдэг маань width буюу өргөн, 1000 маань height буюу өндрийг заана гэсэн үг. За ингээд 1004 пикселийн өргөнтэй 1000 пикселийн өндөртэй юм зураг байх нэ. За дараагийн слайд руугаа шилжээ. За дараа нь зургийн өргөнийг тайлбарласан width функц, за зургийн өндрийг тайлбарласан height гэсэн функцуудыг энэ дээр оруулж ирсэн байна. За энэхүү хоёр функцыг тусна ажиллуулж үзье. Jupyter Notebook руугаа шилжээд тухайн файл хавцсан дотор байгаа Jupyter Notebook-ийнхаа файл хавцсан дотор байгаа Cobra 1 JPEG зургийг эхлээд яах нь зургийн өргөнийг хэвлэе. Width функцаар дараа нь IM тухайн зургийг хадгалсан объект төрлийн хувьсгчаас height функцаар тухайн зургийн өндрийг харъя. За ингээ run хийгээд ажиллуулахаар height нь төрүүлж гараад байна. Одоо тэгвэл хэдүүлээ. Энийг харуулж аваад. За энэ дээр нь өндрийн, доор нь өргөнийг харуулъя. За ингээд өргөний width функцаар өндрийг height функцаар харуулах боломжтой юм байна. Нэг өсөндөө Cobra 1 гэдэг зураг нь өндөр нь 1000 пиксел, өргөн нь 1004 пиксел байх нэ. За тэгвэл дараагийн слайд руугаа шилжиж хэдүүлээ оръё. Дараагийн слайдн дээр бид нэр тухайн зургийн мэдээллийг харах боломжтой. Зурагтай холбоотой өгөгдлийг агуулсан төл бичгийг буцаахтаа бид нэр info гэсэн функцийг ашиглана. За тухайн зургийн мэдээллийг палеттер буюу одоо зургийн бүх мэдээллийн дагуу хүснэгтийн мэдээллийг харуулах боломжтой. За нөгөө файл хавцсан дотор байгаа Cobra 1 JPEG зургийнхаа мэдээллийг хэдүүлээ харъя. За ингэж мэдээлэлд нь харагдахаар dictionary буюу Python програмчлалын хэлнээ төл бичиг төрлөөр харагддаг. За ингээд зураг маань яах нь GPIF гэсэн одоо өртгөлтэй 257-гийн хэмжээстэй. За ингээд зураг маань ийм агуулгатай гэсэн үр дүн энэ дээр гарсан байна. За дараа нь тухайн зургийн палет буюу өнгөний палетер хэрвээ байх юм бол тухайн палетер хүснэгтийг буцаах боломжтой байдаг. За үүнийг бид нар палет функцийн тусламжтайгаар харах боломжтой.
ингээд буцаад слайд руугаа ороод Jupyter Notebook руугаа шилжээд хэдүүлээ. Cobra зургийнхаа палетыг харъя. За палетыг бид нар ажиглуулад үзвэл за энэ хүү зурганы палетыг буцаах боломжтой. За ингээ палет хүснэгдэхгүй учраас үр дүн гарахгүй байна гэсэн үг. За зургийг унших. Peel сангийн тусламжтайгаар Peel ав сан нь ашиглан зураг унших бичих маш энгийн байдаг. За энэ хүү сангийн бичигдэх хэлбэр нь image гээд тухайн функцаа бичээд араас нь open функцаа бичээд open функцаагаа бөөнгийн алт дотор нь fp буюу тухайн файлын нэрийг мөрөөр нь бичиж өгөөд тийм үү тухайн файлын нэр нь scroll pet.lib pet буюу одоо энэ тухайн файл байгаа тэр объект эсвэл файлын объектыг зааж өгсөн мөрийг бол энэ дэр бичиж өгнө. За файлын объект дээр бид нар яг нь уншиж бичих тэл буюу хэлэх аргуудыг ашиглаж нээх боломжтой. За энэ хүү мод төлөв дээр нь read, search, тэл гэсэн функцуудаар нээх боломжтой байдаг. За энэ хүү мод төлөв маань зургийг бол одоо нэмэлт аргументээр нээдэг. R гэхээр тухайн зургаа бол уншиж байна гэсэн үг. За харин return value буюу одоо зургийн объектыг буцаах утга нь зургийн объект байдаг. Алдаа буюу error хэсэг дээр нь тухайн файлыг олох боломжгүй эсвэл зургийг нээж чадахгүй, танихгүй тохиолдолд алдаа заадаг. За хэдүүлээ түрүүн бол тухайн зургийг бол энэ дээр зургийг бол open функцаар нээж үзсэн. Одоо хэдүүлээ дараагийн слайд руугаа шилжье. За дараагийн слайдн дээр зургийг уншихтаа бид нэр ямар үйлдэл хийх боломжтой юм бэ гэдгийг харуулсан байж байна. Одоо ямар ч форматтай дүрсийг нээж JPEG буюу JPG цонхонд харуулад дараа нь анхдагч буюу тухайн тэр зураг байгаа байршил дээр тухайн файлыг өөр форматтайгаар буюу одоо тухайн зургийг өөр форматтайгаар хадгалах жишээг энэ хүү жишээн дээр үзлээ гэж байна. За энэ хүү жишээг хэдүүлээ шууд Jupyter Notebook дээр бичээд үзье. За түрүүний үзсэн тийм үү? Файл хавцсан дотор Cobra гэсэн зураг байгаа. JPEG өртгөлтөө, JPG гэсэн өртгөлтөө зураг байгаа. Энэ хүү зургийн хэдүүлээ эхлээд show хийгээ үзүүлье. За ингээд run дарахаар тухайн зургийг бол нээж харуулсан байж байна. Одоо энэ хүү зургаа өөр өртгөлөөр хадгалаад буцаагаад нээж үзье. За энэ хүү зургаа өөр өртгөлөөр хадгалахын тулд бид нэр ямар үйлдэл хийх ёстой вэ гэхээр im гэсэн зургийн файлын хувьсгчны араас цэг тавиад save функцаа бичээд за энэ файл гэсэн авцсан дотор нэрийг өөрчилж хадгалъя. За тэгэхин тулд яг нь бид нэр давхар ажилтан дотор зургийнхаа файл болон ямар авцсан хадгалж байгаа байршлаа бичээд дашуу зураасаа тавиад араас нь тухайн файлынхаа хадгалах өртгөлөө бичгэн. За Cobra 1 гэдэг зургийг бид нэр Cobra 12 гэж нэрлээд арийнхын зургийг буюу одоо зургийн файлын өртгөлийг бид нэр BMP гэсэн буюу BMP гэсэн зургийн өртгөлөөр солиод буцаагаад энэ хүү зургаа үзүүлье. За show функцаар тухайн зургаа үзүүлээд буцаагаа харуулъя гэж. За ингээд run дарахаар нэг өсөндөө тухайн хадгалсан зураг маань энэ дээр харагдана. Одоо тухайн зургаа нээгээд буцаагаад BMP гэсэн өртгөлөөр хадгалсан байна. За тэгвэл хэдүүлээ файл авц руу дахиад яваад орох юм бол түрүүний миний хадгалсан Cobra 12 BMP гэдэг зураг энэ дээр харагдаж байна. За энэ хүү зураг маань ингэж харагдаж байна. За энэ хүү зураг хадгалсныг бол түрүүн нээж харуулсан. Одоо баталгаажуулаад хэдүүлээ энэ зургийг бол зөвхөн нээж харуулъя. Дахин. За ингээд түрүүний хадгалсан BMP өртгөлөөр хадгалсан зургийг бол нээж харуулж байна. За тэгвэл зургийг бол одоо яах нь вэхээр нээгээд нээснийхаа дараа өөр файлын формат өртгөлөөр save функцаар хадгалаад буцаагаад үзүүлэх боломжтой байдаг юм байна. За зургийг бид нар хадгалахдаа save функцийг ашиглан зургийг бол хадгалсан байна. За энэ хүү save функц маань open функц шиг уншихтай адил save функц нь файлын нэр, зам, объект эсвэл бичгээр нээгдсэн файлын объектыг хүлээн авдаг. За нэг өсөндөө бичигдэх хэлбэр нь save функцийн бичигдэх хэлбэр маань тухайн зургийн объектын араас цэг тавиад save гэсэн функцаа бичээд бөөнгийн алтан дотор нь fp буюу одоо файлын нэрийг
мөр хэлбэрээр бичиж өгöd одоо файл маань хавцсан дотор байвал хавцын зааж өгнө. Нэг хавцсан дээр бол хавц заах шаардлага байхгүй. За ингээ формат хэлбэр дээр нь тухайн файлыг нээх файлынхаа өртгөлийг бичиж өгнө. Тэгэхээр нэг өсөндөө тухайн файлын өртгөлөөс хамаарат нэгдэх зургууд маань ондоо байдгаа гэсэн үг. За сүүлд нь тэр бичсэн байгаа 3 дахь аргумент утган дээр нь одоо энэ 3 тавьсан параметр утгуудыг бид нар бас бичих боломжтой байдаг. За энэ параметр утган дээр зураг бичих нэмэлт утгуудыг бичих өгнө. За буцаах утга маань ямар нэгэн буцаах утга байхгүй. За key error буюу одоо түлхүүр алдаан дээр хэрэв файлын нэрээс гарах форматыг тодорхойлох боломжгүй байсан бол үүнийг шийдвэрлэхийн тулд форматлах сонголтыг ашигладаг. За дараагийнх нь IO error буюу хэрэв файлыг бичих боломжгүй бол файлыг үүсгэсэн байх ба хэсэгчилсэн өгдөл агуулсан байж магадгүй байна гэсэн байна. За ингээд дараагийн слайд руу хэдүүлээ шилжье. Дөрөв бид нэр save функцийг үзсэн. Save функц маань тухайн зургийг нээгээд хадгалж байсан жишээгээр хэдүүлээ үзсэн. За энэ хүү жишээнд тухайн зургийн файлын өртгөл дээр үндэслэн одоогийн ажиллаж байгаа файлын байршилд PNP өртгөлөөр тухайн зургийг бол хадгалсан байна. За тэгээ хадгалсан файлаа яах нь буцаагаад нээгээд харуулсан байна. За тэгэхээр нэг өсөндө хадгалсан файлыг буцааж нээж харуулахдаа бид нэр шууд яах нь show функцээр бас харуулах боломжтой. Эсвэл өөр хөвсчэд оноож харуулах бас боломжтой. За гэвч тухайн файлын төрлийг 2 дахь параметр болгон тодорхой зааж өгөх хэрэгтэй байна. За тэгэхээр нэг өсөндөө JPEG буюу JPG зургийн өртгөлийг өөрчлөх гэж байгаа бол 2 дахь файлын форматын төрөл нь PNP гэж бүр тодорхой зааж өгч бичихгүй бол нэг өртгөлөөрөө дахин хадгалах асуудал бол үүсдэг. За хэдүүлээ дараагийн слайд руугаа шилжье. За дараагийн слайдн дээр thumbnails гэсэн жишээ байж байна. За энэ хөө thumbnails гэдэг маань одоо бидний мэддэг төрөл бүрийн зурагтай ажиллахад гарч ирдэг. Бидний гар утсан дээр ч тэр тийм үү. Үйлдлийн систем, Windows үйлдлийн систем дээр ч тэр бид нар энэ хөө thumbnail зургийн хэмжээнүүдийг хардаг. Одоо тэр нь яаж харагддаг вэ гэдгийг одоо багш нь харуулъя. Одоо жишээлбэл энэ байж байна. За энэ маань болохоор thumbnail хэлбэрээр зургийг бол харуулж байгаа хэлбэр юм аа. За энэ хөө thumbnail хэлбэрээр бас бид нэр Android үйлдлийн системтэй гар утсан дээр зургуудыг бол бас харах боломжтой байдаг. За ингээд за энэ дээр харагдаж байна те. Android screen photos гэсэн чинь Android зургатны дэлгэсэн дээр тийм Android гар утсны дэлгэсэн дээр зураг бол ингэж харагддаг гэсэн үг. За хэдүүлээ энэ хүч слайд руугаа буцаад оръё. За үүнийг хэрэгжүүлэх нэг арга бол одоо нэгсэндээ энэ хүү thumbnail зураг гэж юу вэ гэхээр тухайн зургийг заримдаа ижил хэмжээтэй, ижил өргөнтэй бүхий дүрсийг ашиглан тухайн зургийг харуулах шаардлага гардаг. За үүнийг хэрэгжүүлэхдээ нэг үндсэн арга нь бол Pillow сангаас thumbnail функцийг ашиглах явдал юм аа. За тэгвэл thumbnail зургийг бид нэр бүтээхдээ тухайн зургийг хадгалахын тулд бид нэр thumbnail зургийн хэмжээг тооцоолж файл уншигчийг тохируулахын тулд draft гэсэн функцийн аргыг дуудаж эцэст нь зургийн хэмжээг өөрчилж хадгалдаг. За бичигдэх хэлбэр маань нэгсэндээ зургийн файлын объектын араас thumbnail гэсэн функцаа бичээд функцийнхаа бөөрөнхийн алтан дотор тухайн зургийнхаа хэмжээг size болон resemble гэсэн утгуудыг оноож өгнө. За size дээр нь тухайн зургийн хэмжээг бичиж өгч болно. Харин resemble гэсэн утган дээр нь дахин сонгох шүүлтүүрийг бичнэ. За энэ хүү шүүлтүүрүүд нь жишээлбэл P сангийн image сан дотор байдаг. Nearest за тэгээд bilinear тийм үү. B cubic lengthos за ингээ гэх мэтчлэн утгуудаар хадгалах боломжтой. За хэрвээ энэ хүү утгуудыг хоригдуулах юм бол B cubic гэсэн ангидагч утгаар тохируулагдсан ажиллах боломжтой байдаг. За буцаах утга нь бол B энэ хүү жишээнээр бол thumbnail функцэн дээр утга бол буцаадаггүй. За одоо ингээ хэдүүлээд тухайн зургийгаа thumbnail болгож хадгалаад буцаагаад та бүхэнд харуулж байгаа жишээг үзье. За энэ хүү код хэдүүлээ Jupyter Notebook дээр бичиж үзье. За тэгэхэд тул бид нэр import гэсэн төлхөөрөөгөө ашиглаад тийм үү? From PL import image гэсэн төлхөөрөөгөө ашиглана.
За түүний тусламжтайгаар бид нэр from pil import image гэсэн буюу одоо нэгсэндээ pil сангийн image гэсэн жижиг санг импортлж оруулж ирээд diff буюу одоо define гэсэн пункт зарлагдал хүрүүгээ бичээд Tennels функцаа бичээд өгнө. За энэ хүү функцэн дотор бид нэр функцэн дотроо try буюу туршиж үзэхдээ I'm гэсэн хувьсгчэд зургийн модуль бүхэн хувьсгчэд түрүүний Cobra нэг гэсэн файлыг бол одоо нээж үзүүлнэ. Одоо тэгвэл Cobra нэг гэсэн файл маань болохоор файл авсан дотор хадгалаастай байгаа. За энэ хөө Cobra нэг гэсэн файлаа нээж I'm гэсэн зургийн объект төрлийн хувьсгчэд нээж оруулж өгөөд тухайн I'm гэсэн зургийн объектын араас thumbnail гэсэн функцаа бичиж өгнө. За энэ хөө функцэн дотроо жижигрүүлэх thumbnail зураг үүсгэх хэмжээгээ 90 пикселийн өндөр 90 пикселийн өргөнтэйгээр зааж өгч утгыг өгөөд за ийм хэмжээний thumbnail-ийг үүсгэх гэсэн үг. Тэгэхээр Cobra нэг зураг маань 90-ийг харьцах нь 90 хэмжээтэй зургаж хувирна. За thumbnail файлаа хэдүүл одоо хадгалъя. Зургийн объект I'm авчиад save функцныхаа дотор файл гэсэн хавцаа зааж өгөөд за Tennel гэсэн нэртэй PNG зураг болгож хадгалъя. За Tennel нэртэй PNG зураг болгож тухайн файл хавцсан дотор зааж өгснийхэн дараагаар буцаагаад энэ хөө зургаа нээж үзүүлэхийн тулд I'm нэг хувьсгчны ард image гэсэн дэлгүүргөө бичээд тийм үү. Энэ хөө хувьсгчн дээр I'm нэг нь одоо зургийн файл хадгалдаг объект төрлийн хувьсгч болсон. Энэ хөө хувьсгчнда image сангийн open функцийн тусламжтайгаар файл хавцсан дотроос Tennel гэсэн зургийг нээж харуулнаа. Tennel гэсэн зураг маань PNG гэсэн өртөлтөй байгаа. За ингээд нээж оруулж гисэн I'm гэсэн нэг гэсэн зургийн файлын объектөө show функцаар үзүүлье. За ингээд үзүүлсний дараагаар бид нэр try функцаа дуусгаад accept гэсэн дэлгүүргээ бичээд IO error гэсэн үгийг бичиж өгнө. За ингээд энэ IO error буюу input output error гэсэн үг. За энэ маань оролт гаралтын алдааг харуулдаг байгаа. Хэрэв оролт гаралтын алдаа байх юм бол face функцийн тусламжтайгаар харуулна. Хэрэв байхгүй бол харуулахгүй гэсэн үг. За ингээд Tennel функцаа дуудаж өгөө биччихэн. За ингээд run хийгээд ажиллуулахаар тухайн зургийг тийм үү Cobra нэг гэсэн зургийг хаашааш 90 пикселийн өндөртөө 90 пикселийн өргөнтэйгээр Tennel гэсэн нэр өгөөд хадгалсан байна. За энэ хөө хадгалсан зураг хэдүүлээ. Нээж харъя. Файл гэсэн хавцсан дотор байх ёстой. Tennel гэсэн нэртэй байна. За ингээд энэ дээр харж чинь тийм үү Tennel PNG гэдэг. За ингээд thumbnails зураг болгож хадгалсан байна. За тэгвэл дараагийн слайдаар бид нэр зургийг нэгтгэдэг буюу merge функцийг үзье. Тухайн merge функц нь хоёр зургийг нэг зураг болгон нэгтгэдэг. Бичигдэх хэлбэр нь тухайн зургийнхаа файлын объектыг бичиж өгөөд араас нь цэг тавиад merge гэсэн функцэн дотроо mode буюу тухайн зургийн гаралтын зураг дээр ашиглах гормыг зааж өгөөд bands төрөл дээр нь зургийг нэг хэлбэртэй байх ёстойг нь зааж өгнө. За энэ хөө merge функц маань ямар нэгэн зургийн объектын дагуу буцаагдах объектууд байдаг вэ. За тэгвэл Python програмчлалын хэлэн дээр энэ хүү merge функц хэдүүлээ ажлууд туршиж үзье. За багш нь энэ дээр хоёр төрлийн жишээг бол бэлдсэн байгаа. За эхний жишээн дээр яах вэ гэхээр файл хавцсан дотор байгаа Cobra нэг JPEG буюу JPG зургийг I'm гэсэн зургийн файлын объектод нээж өгч хадгалаад RGB буюу одоо нэгэсэндээ гэрлийн 3 үндсэн өнгө төрөн үзсэн red буюу улаан, green буюу ногоон, blue буюу цэнхэр гэсэн энэхүү 3 гэрлийн зургийн үндсэн 3 өнгийг I'm гэсэн зургийн объектны ард split функцийг биччихснээр энэ 3 өнгийг салгачна split функцаар.
За ингэж салгасныхаа дараагаар зураг үзүүлж байгаа. За зураг үзүүлэхэд бол зураг маань яах нь энгийн оригинал хэлбэр маань эхлээ харагдана. За ингээд үзүүлсний дараагаар бид нэр IM гэсэн хувьсгчтэй буцаагаад image сангийнхаа араас цэг тавиад merge функцаар RGB гэсэн 3 өнгөө тийм үү. Улаан дээр нь цэнхрийг за ногоон хэвэндээ цэнхэр дээр нь улаан гэсэн өнгөний гормоо холиод өгч байгаа. Тэгээд show функцаар үзүүлэнгүүт үндсэн их зураг маань ингэж харсны дараагаар улаан дээр нь цэнхэр дээр нь улаан гарахаар зураг маань ингэж харагдана гэсэн үг. Тэгэхээр зургийн өнгө бол одоо солигдож харагдсан гэсэн үг. За тэгвэл дараа нь бид нэр энэхүү Copronic гэсэн зургийнхаа өнгийг улаан ногоон цэнхэр гэсэн өнгөний тавилтан дээр нь улаан дээр нь ногоон дээр нь цэнхрийг цэнхэр дээр нь улаан гэсэн өнгөний тавилтыг тавиад ажиллуулад үзэнгүүт зураг маань одоо их зураг маань ингэж оргиороо гарч ид. За гурван өнгө нь гуруулаас сэлэгдээд өөр болохоор ингэж харагдана гэсэн үг. За гэх мэтчлэн Python програмчлалын хэлэн дээр бид нэр зургийн өнгийг өөрчлөх боломжтой юм байна. Тэр дундаа merge функцийг ашиглаад зургийн өнгийг салгаад хооронд нь нэгтгэх боломжтой юм байна. За тэгвэл хэдүүлээ дараагийн слайд руугаа шилжээ. Дараагийн слайдн дээр бид нэр хоёр зургийг нэгтгэж харуулах боломжтой үйлдэлийг тайлбарлана. Ингийн тулд бид нэр iframe функцийг ашиглаад тухайн шаардлагатай зургуудыг зориулж дүрсний объектыг үүсгэнэ. Үүсгэсэн дүрсний объектн дээр бид нэр тухайн хоёр зургийг ижил хэмжээтэй байгаа эсгийн шалгасны дараагаар тухайн хоёр зургаа хооронд нь хэмжээг нь тохируулан өөрчилнө. За ингээ ижил хэмжээтэй зураг болгож өөрчилсөний дараагаар бид нэр new функцийн тусламжтайгаар хоосон зураг үүсгээд хоосон зурган дээр paste функцаар зургуудыг буулгана. За хоёр зургийг нэгтгэж буулгасны дараагаар тухайн хоёр зургаа save функцаар хадгалаад show функцаар үзүүлнэ гэсэн үг. За ингээд хоёр зургийн нэгтгэж жишээгээ үзэхийн тулд бид нэр хоёр дахь зургаа гаднаас оруулж ирж хадгалах хэрэгтэй байсан. Тэгэхээр хоёр дахь зургаа бид нэр файл авсан дотроо str гэж нэрлээд хадгаллаа. За оруулж ирж хадгалсан зураг маань энэ дээр харагдаж байна. Stranger Things уран сайхны киноны постэр зураг байж байна. За тэгвэл жишээгээ бид нэр шууд Jupyter Notebook дээр бичиж ажиллуулъя. За үүний тулд эхлээд бид нэр From гэсэн сангаас нэгсэндээ Python Imaging Library гэсэн сангаас import хөрөөгөөр image гэсэн санг дуудаж оруулж ирээд IM1 зургийн файлын IM гэсэн зургийн файлын хувьсгчд image сангаас open функцаар файл авсан дотор байгаа Cobra 1 гэдэг JPEG зургийг нээж хадгална. За дараа нь IM2 гэсэн зургийн файлын хувьсгчд image сангаас open функцийн тусламжтайгаар файл авсан дотор байгаа str JPEG зургийг нээж хадгалнаа. За үүний дараагаар бид нэр IM гэсэн хувьсгчтай IM тэнцөө IM цэг resize гэсэн функцийн тусламжтайгаар зургийн хэмжээг дахин өөрчилнө. За давхар алтан дотор 426 харьцах нь 240 пикселтэй байхаар эхний зургийнхаа хэмжээг өөрчилнө. За дараа нь IM2 гэсэн файлын хувьсгч объект дээрээ бид нэр IM2 зургийнхаа хэмжээг дахин өөрчилнө. Resize функцийн тусламжтайгаар давхар алтан дотор 426 харьцах нь 240 пикселийн хэмжээтэйгээр зургийг өөрчилнө. За энэ дээр юу гэсэн үг юм бэ гэхээр 426 пикселийн өргөнийг харьцах нь 240 пикселийн өргөнтөөгөөр зургийг хадгалсан байна. За ингээд нэг хоёрдугаар оруулж ирсэн Copronic зургийг str гэсэн JPEG 2 зургийг хоёулангийн хэмжээг нь өөртөө хадгалчлаа. За одоо тэгвэл энэхүү хоёр зургийнхаа файлын хэмжээг нь IM гээд доогуур зураас size гэж бичээд тэнцөө IM size хэмжээнүүдийн зааж өгнө. За дараа нь IM2 гээд доогуур зураас size тэнцөө IM2 size. За ингэж зураг нэг IM2 гэсэн зургийн объектуудын хэмжээг бол тохируулж өглөө. Одоо шинээр энэхүү
үс нь 26-ыг нийлүүлж хадгалахын тулд NW гэсэн хувьсгчийг ашиглаад бид нар энэхүү хувьсгчин дээр image сангаас new гэсэн функцийн тусламжтайгаар бөөрөнхий хаалтан дотроо функцэн дотроо бид нар хачлалтан дотор RGB гэж бичээд таслал аваад тийм үү дахин хаалт нээгээд 2-ыг үржих нь I'm доогуур зураас size дөрвөлжийн хаалтан дотор тэг. За таслал аваад тийм үү I'm size дөрвөлжийн хаалтан дотор 1 I'm size дөрвөлжийн хаалтан дотор 1. За ингэж бичсэний дараагаар дөрвөлжийн хаалтныхаа бөөрөнхий хаалтныхаа гадуур дахиж таслал аваад бид нэр өнгөнийхөө гормыг тавьж өгнө. За өнгөний гормоо 250-ыг харьцах нь 250, харьцах нь 250 буюу улаан ногоон цэнхэр өнгө нь 250 өнгийн гормтойгоор тохируулж өглөө. Одоо бид нэг өсөндөө яах вэ гэхээр image нэг зургийн хэмжээтэйгээр хоёр зургийн хооронд нэгдэхин тулд өнгийг 250 өнгийн ханалтайгаар тохируулж өгөөд шинэ ажлын файлыг нээж гинэ гэсэн үг. NW гээд шинэ ажлын одоо зургийг хадгалах зургийн хувьсгч объект файлыг. За NW-ийн араас бид цэг тавиад paste гэсэн функцэн дотроо I'm1 зургийнхаа нэрийг бичээд таслал бөөрөнхий хаалтан дотор тэг таслал тэг гэж бичиж өгнө. За ингэснээр нэгдүгээр зургаа тухайн шинэ зургийн NW хувьсгчэн дотор оруулж ирлээ. Тэг одоо X Y-ийн тэнхлэгийн зүүн дээд болонгоосаа тэгдүгээр тэнхлэг дээр буюу баруун дээд болонгоосаа зүүн дээд болон дээрх X-ийн тэгдүгээр утга тийм үү. Y-ийн зүүн дээд болонгоос бас тэг утган дээр эхний зургаа оруулж ирж байршуулна. Нэгсэндээ компьютерийн төрөл бүрийн зураг боловсруулах сан дээр X Y тэнхлэгийг зүүн дээд болон дээр эхлүүлж тэмдэглэдэг. Математик дээр бид зүүн доод болон дээр бол тэмдэглэдэг байгаа. За үүнийхэн дараагаа NW хувьсгчаа бичээд paste функцэн дотор хоёр дахь зураг оруулж ирнэ. За хоёр дахь зураг маань I'm2 гээд нэрийг тавиад таслал аваад I'm1 size дөрвөлжийн хаалтан дотор тэг. За тэгээд дахиж таслал аваад тэг гэсэн утгаа оноож өгнө. За ингээ үүний дараагаар бид NW хувьсгчэн дотроо save командаар тухайн хоёр зургийг буулгаж оруулж ирсэн бол энийг хадгалах ёстой байгаа. Файл авсан дотор бид merged image гэсэн нэрээр JPEG өртгөлтөөр энэхүү хоёр нийлүүлсэн зургийг хадгалаад NW хувьсгчаа бид show функцаар харуулъя. За ингээ руныг харуулахаар дэлгэсэн дээр хоёр зургийг нэгтгэхэд ингэж харуулсан байна. За энэхүү хоёр зураг маань тусдаа бид үзүүлж харуулах юм бол I'm1 зураг нь show функцаар дараах байдалтай, дараа нь яах нь I'm2 зураг нь ориг зураг нь дараах байдалтай байна. За одоо дахин ажиллуулад үзье. Тэгэхээр яг Cobra 1 STR гэдэг хоёр зураг маань ориг хэмжээгээр нэгдээд тэр хоёр маань нэгдээд 426 пикселийн өргөнтэй 240 пикселийн өндөртөөр ингэж нэгдээд хоорондоо нэг зураг болж хадгалагдсан байна. За энэ хүү үйлдэлийг бол хоёр зургийг нэгтгэх үйлдэл гэж нэрлэнэ. Зургийг бүдгэрүүлэх буюу блүр үйлдэл. Зургийг бүдгэрүүлэхдээ зурган дээр шүүлтүүрийг ашиглан дөрсний төвшинг бууруулах замаар хийж болно. Зургийг бүдгэрүүлэх нь зураг боловсруулах чухал талуудын нэг хэрэгсэл юм. Pillow сангийн image filter класс нь хэд хэдэн стандарт дүрсний шүүлтүүртэй байна. Зургийн шүүлтүүрийг image filter ангилалд тодорхойлсон шаардлагатай шүүлтүүрийн төрөл бүхий image объектын filter функцаар дуудаж зурган дээр ашиглаж болдог. Зургийг бүдгэрүүлэхэд ашигладаг олон янзын аргууд байдаг. Энэ дээр бид simple blur, box blur, Gaussian blur-ийн аргуудыг үзнэ. Эдгээр гурван техник нь шүүлтүүрийн зураг дээр ашиглахад image filter функцийг ашигладагаараа давуу талтай юм аа.
За хэдүүлээ шууд жишээгээ ажиглуулад үзье. Тэгэхээр нэг өсөндөө simple blur-ыг бид нар ашиглахдаа тухайн тэр зургийн тодорхой цөм эсвэл эвдэрлийн матрицаар тодорхойлогдсон зурган дээр бүдрүүлэх нөлөөг үзүүлдэг. Энэхүү simple filter-ыг бид нар бичихтэй filter гэсэн функцэн дотроо image filter цэг blur гэсэн функцаар бичих өгнө. За одоо хэдүүлээ энэхүү жишээгээ шууд Jupyter Notebook дээр ажиглуулад үзье. За ингийн тулд шинээр бид нар ажлын файл шинээр нээгээд за нээсэн ажлын файлн дотроо дараах үйлдэлийг бичнэ. За from file import image тасрал image filter. За нэг өсөндөө Python image library дотроос бид нэр import image буюу одоо нэг өсөндөө Python image library дотроос image did-зэсийг за мөн image filter did зэс бүхий функцуудыг импортлж оруулж ирлээ. За үүнийхэн дараагаар бид нэр үндсэн зураг хадгалахын тулд ойрын image гэсэн хувьсгчсан дотор анхны үндсэн зураг image сангаа дуудаад open функцэн тусламжтайгаар нээж хадгалъя. За файл гэсэн хавцсан дотор байгаа Cobra 1 JPEG өртөлтөө зургийг ойрын image гэсэн хувьсгсан дотор нээж хадгалаад тухайн ойрын image гэсэн зураг харуулъя. За энэ маань original image буюу одоо их зургийг бол хэлж байгаа хувьсгч байгаа. За араа нэг харуулбал манай original зураг маань энэ байна. Нэг өсөндөө их зураг маань. За энэхүү зурган дээр одоо бид нэр simple blur хэрэглэе. За бид нар blur хэрэглэсэн зураг blur image гэсэн хувьсгчэнд хадгалж өгье. За энэхүү зургийн файлын объект төрлийн хувьсгчэн дотор бид нар үндсэн зураг ойрын image гэж бичээд одоо үндсэн зургийн файл объектыг бичээд ард нь filter функцэн дотор image filter blur гэж бичнэ. Ингэж бичтэй I үсгээ томоор бичнэ. Image цэг тийм үү? Image F үсгээ томоор бичээд filter цэг blur функцаа бичнэ. За blur функцаа бичтэй бас томоор бичиж өгнө. Цэгийн араас. За тэгээд blur хийсэн image зураг blur image хувьсгчаа show функцаар үзүүлье. За үзүүлэхээр эхлээд ариу зураг маань нэгдэн дараа нь blur хийгдсэн одоо энгийн simple blur хийгдсэн зураг маань харагдчихээн. За энэ хоёрын хооронд та бүхэн маань ялгааг нь хараарай. Blur гэдэг маань blur-үүлэх үйлдэлийг хэлж байна. За ингэж blur хийсэн зураг одоо бид нэр blur image зураг хадгалъя. Тэгэхээр blur image гээд файлынхаа объектыг бичиж өгөөд цэг тавиад save функцэн дотор файл хавцсан дотор бид нэр blur хийсэн зураг blur im гэж нэрлээд PNG өртөлтөөр хадгалъя. За ингээд ранд арчих юм бол бидний түрүүний анх оригинал зураг энэ маань их зураг маань энэ байна. За тэгээд blur хийсэн зураг маань энэ байна. За тэгээд файл авсан дотор та яваа оронгот бидний түрүүний хадгалсан blur im гэсэн хувьсгч маань хувьсгчтай PNG өртөлтөй зураг маань энэ дээр байж байна гэсэн үг. За дараагийн слайдн дээр бид нар шилжье. Дараагийн слайдн дээр box blur-ыг тайлбарлана. Энэхүү шүүлтүүр нь radius-ыг ашиглан одоо radius буюу одоо тойргийг ашиглан параметр болгож тухайн зургийг бүдүүрүүлдэг. Тэгэхээр radius нь тухайн зургийг бүдүүрүүлэхдээ утгатай шууд пропорционал хамааралтай байна. За тэгэхээр бичигдэх хэлбэр маань болохоор image filter гээд цэг тавиад box blur бүргийн алтан дотор radius-аа зааж өгнө. За radius нь тухайн нэг чиглэлд хайрцагны хэмжээг зааж өгдөг.
Хэрэв радиус тэг байх юм бол бүдрүүлэхгүй гэсэн үг. Одоо их зурагтай ижил дүрсийг буцаана. Харин 1 байх юм бол радиус нь 1 эсвэл минус утга байх юм бол тухайн чиглэл бүрт пикселийн утгыг буцаана. Өөрөөр хэлбэл нийт 9 пикселийн утгыг бол авах боломжтой гэсэн байж байна. 1-ээс 9-ийн хооронд бид нар утгыг оноож бичиж өгөх боломжтой. За энэ хөө жишээг хэдүүлээ Jupyter Notebook дээр ажиллуулад үзье. За дээр жишээгээ шууд хуулж аваад бид нар ашиглаж болно. Эсвэл шинээр бичиж болно. За шууд шинээр бичиг гэвэл бид нар яах вэ гэхээр from Python image library гэж pil гэсэн товчлыг бичээд import image таслал image filter. Тэгэхээр image filter дэд цангуудыг Python image library сан дотроос дуудаж оруулж ирээд за хэрэг зургаа бид нар ori гэж файлын зураг хадгалдаг файлын объект төрөлд тодорхойлоод за тэгээд image гэсэн үндсэн төлхүүргээ бичээд open функцэн дотроо файл сангаас str stranger thing-ийн str jpeg гэсэн зургийг бол дуудаж оруулж ирээ. За энэ хөө зургаа эхлээд харуулъя. Ori show функцээр. За дуудаж ажиллуулж оржсэн зураг маань ойрын хувьсган дотроос ингэж харагдсан байна. За их зураг маань ийм хэлбэртэй байна. За тэгвэл одоо бид нэр бүлүүр хийж байгаа зураг box бүлүүр хийж байгаа зураг box гэж нэр хувьсгчид оноож өгөөд ori гэсэн зургийнхаа өөрчлөгдөж байгаа учраас их зураг өөрчлөгдөж байгаа учраас ori гэж зургийнхаа файлын объектыг бичээд ард нь тийм үү filter гэсэн функцаа тавиад filter дотроо image filter гэж бичгтээ i f2-ын томоор цэг тавиад box бүлүүрийнх нь b-ийн том бас бүлүүр гэж бичиж байгаа b нь бас 2 b-ийн хоёулаа томоор бичиж өгнө. За тэгээ work-ийн алтан дотор 1 гэсэн утгыг зааж өгнө. 1 радиусаар тухайн энгийн box бүлүүрийг хийн. За box бүлүүрээ бид нэр үзүүлэхийн тулд box цэг show функцаар үзүүлэх ёстой байгаа. Тэгээ үзүүлсэн зургаа бид нэр box файлын загцаа ашиглаад save функцаар файл хатсан дотор box jpeg гэсэн нэрээр хадгалнаа. За ингээд их зургаа нээгээд дараа нь бүлүүр хийсэн зургаа бол харуулсан байж байна. За бүлүүр хийсэн зураг маань төдийлөн өөрчлөлт ороогүй учраас нэг гэсэн жишээг авч бүлүүрээс учраас төдийлөн өөрчлөлт ороогүй байна. Одоо хэдүүлээ дараагийн 2 гэсэн утгыг авч ажиллуулж үзье. За одоо бид нэр 2 гэсэн утгыг авлаа. Run дарахад 2 гэсэн утгаар box бүлүүрийхээр бас арай бүдгэрсэн байж байна. За тэгвэл шууд 9 гэсэн утгыг авъя. Одоо эцсийн утгыг. За ингээ run дарахаар их зураг маань ихтэй нэгдэн дараа нь box бүлүүрийг хийсэн зураг маань нэгдэнэ. За тэгэхээр их зургаас box бүлүүрийг хийсэн зураг маань илт бүдэг байгаа нь та бүхэнд харагдаж байна. Энэхүү box бүлүүр хийх утга маань Born-ийн радиус хэлбэрээр төвөөс агуулад бүлүүр хийж байгаа учраас ингэж бүдэг болж байна гэсэн үг. За хэдүүлээ дараагийн жишээг үзье. За дараагийн жишээн дээр бид нэр Gauss-ын бүлүүр аргыг ашиглана. Энэхүү шүүлтүүр нь параметрын радиусыг ашигладаг бөгөөд зарим алгоритмын өөрчлөлттэй хамт box бүдгэрлэлтэй ижил утгыг авчирдаг. Товчоор хэлбэл радиусын утгыг өөрчилснөөр Gauss-ын бүлүүр үйлдэл маань тухайн зургийн төрөл бүрийн эрч хүчийг бий болгоно. За Gauss-ын бүлүүрийг бичгтээ бид нэр image filter гэж бичээд тийм үү i f2-ын томоор Gauss-ын гэдгийнх нь g-ийн том Gauss-ын бүлүүр гэдгийнх нь b-ийн томоор бичнэ. За GB2-ын томоор бичингүүтээ радиусын дотор нь зааж өгнө. За ингээд энэхүү жишээгээ ажиллуулж үзье. За энэхүү жишээгээ ажиллуулахын тулд бид нэр дахиад шинээр бичээ. From Python imaging library дотроос импортлж тийм үү image filter 2-ыг импортлж оруулж ирлээ.
За үүнийхэн тусламжтайгаар бид нар ойрын гэсэн зургийн файлнда open функцийн тусламжтайгаар файл авсан дотор байгаа Cobra 1 JPEG зургийг нээж хадгалаад тухайн зургийг харуулъя. Өөрийн show функцаар харуулна. За их зураг маань энэ байж байна. За одоо Gaussian бүлүүр их гэж байгаа учраас GB гэсэн хувьсгчэнд бид нэр их зураг нэрийг бичээд орой гэж бичээд filter функцэн дотроо image filter гэсэн сангийнхаа нэрийг бичээд за Gaussian бүлүүр гэдэг утгаа бичгэнэ. За Gaussian бүлүүр гэж бичихэд бид нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ дээр S-ийн 2 удаа бичнэ. B-г нь бас томоор бичнэ. Нэгэсэндээ GB 2-ыг томоор бичээд дотор нь радиус утгыг зааж өгнө. За радиус утгыг бид нэр 9 юм уу? 8 гэж оноож өгөх боломжтой. За 9. 8-аар оноож өгөөд GB гэсэн зургийн файлаа өсгөж ажиллуулж үзье. Дараа нь GB гэсэн зургийн файлаа өсгөчээр дамжуулаад бид нэр энэхүү Gaussian бүлүүр хийсэн зураг хадгалъя. За файл авсан дотор бид нэр GB PNG гэсэн үрдэлээр хадгалаад үүдгийг дуусгая. За ингээд үндсэн зураг маань энэ дээр нэгдсэн байж байна. Gaussian бүлүүр хийсэн зураг маань 8 гэсэн утгыг авахаар ингэж бүдэг болж байна. За тэгвэл 5 гэсэн утгыг өгье. Тэгэд түрүүний 2 зураг хаагаад ажиллуулж үзье. За ингээд ажиллуулангууд үндсэн зураг маань энэ байна. Их зураг маань. За тэгээд 5 гэсэн утгаар бүлүүр хийгдсэн зураг маань ингэж бүдэг харагдаж байна. За одоо Gaussian бүлүүр утгаа 3 болгоод ажиллуулж үзье. За үндсэн зургаас арай бүдэг болсон байна. За гэх мэтчлэн Python imaging library дотроос simple бүлүүр, box бүлүүр, Gaussian бүлүүрүүдийн аргыг ингэж ашиглах боломжтой.